Улсын их хурлын гишүүн оюун чимэг болон боловсрал соёл шинжлэх ухаан спортын яамны суур бүрэн дунд боловсролын хилцээний дарга болормоо нийслэлийн боловсролын газрын дарга гант толгоноор өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуульд ажиллалаа. Дунд сургууль 1964 онд сонсгол хараагүй хүүхдийн 29-р тусгай сургууль нэртэйгээр анх байгуулагдаж 2006 онд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль болон салбарласан байна. Сургууль өөрийн гэсэн дотор байргүйч сургуулийн зүүн жигүүрийг дотор байр хэлбэрээр ашигладаг бөгөөд нийт 102 сурагчийн 65 нь дотор байранд амьдардаг талаар тус сургуулийн захирал инхцүүл тайлбарлаж байсан юм. Тус сургуулийн багш нарын нийгмийн асуудалч ажлын хэсгийн анхаарлыг татсан юм. Яг ажлынхаа хүрээндээ бол бид нар ингээд яг багш нар энэ бүх ачааг бол нуруунд дээр үүржидэг. Гэтэл цаанаас нь баримталж байгаа нэгдсэн бодлого бол байдаггүй. Ийм учраас бол маш их бэрхшээлтэй байдаг. За бодит орчин гэдэг юм бол өнөөдөр дэлхийн нийтээр олон улсын хараагүй хүмүүсийн одоо сургалт амьдрал ер нь нийгэм шиг юун дээр тогтож байна гэвэл өнөөдөр дандаа ярьдаг програм, текст, спич тийм ээ, дэлгэц унших програмууд, за тэгээ онлайн орчинд за өөр юу гэдгийг томруулах текстийг томруулдаг энэ төр янз бүрийн юм дэвшилтэд технологиуд бол маш их байна. Тэгээ энэ бүгдийг бол бид нар өнөөдөр сургалтандаа ашигламаар байна. Энэ орчныг бүрдүүлмээр байна. 116 дугаар тусгай сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн бүх сурагчид өдийн цаг хөтөлбөрт хамрагддагч улсаас олгодог 600 төгрөгөөр хүүхдүүдийг хангалттай цатгаж чаддаггүйг онцлсон юм. Дотор байранд байрладаг хүүхдүүд өглөө өдөр орой сургууль дээр хоолдог бөгөөд нийт өдрийн хоолны төсөв нь 2315 төгрөг байдаг байна. Одоо сая энэ 116 дахь сургууль дээр ирэхэд жишээлбэл өнөөдөр Монголын ихтэй сургуулиудад боловсролын их сургуульд ч гэсэн яг энэ хөгжлийн бэрхшээлтэй харааны сонгохтой энэ хүмүүст заах мэрэгжлийн багш байхгүй болцсон гэдээ ярьж байна. Тэнд тийм дамжаа багшч бэлтгэхгүй болцсон гэж зогсд. Гэтэл хуулийн дээр болохоор яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заах тусгай арга зүй эзэмшсэн багш бэлтгэн тэр нөхцөл болцог хангаж өгнө, гадаад дотоодод төрийн зардлаар сургана гэсэн бүр тусгай заалт жишээлбэл энэ хуулийн 16-гийн 4 дээр байх жишээтэй. 15-ийн 1 дээр нь болохоор одоо хөгжлийн бэрхшээлтэй, за харааны бэрхшээлтэй ийм хүмүүст заах арга барил, ном, сурах бичиг энэ бүхнээр тэр хангаж өгнө, энэ нөхцөлийг бүрдүүлнэ гэд бас заагаад өгсөн. Энэ тоног төхөөрөмжийг бас улс төр анхааралтай авна гэд хууль бол хангалттай байна. Хуулийн заалтч байна. Гэтэл Монголд хууль маань хэрэгжихгүй байгааг энэ нөхцөл байдлаас харуулж байна л да. Ажлын хэсгийнхэн сургуулийн сурах орчин тулгамдж буй асуудлууд цаашид давах арга хэмжээний талаар төсөл боловсруулж, нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах юм.